За на бартендер реалити шоу маань үргэлжилж байна. Бидэртэй хамтран ажиллаж байгаа Elma Horster Juice. Герман чанар таны сонголт. Маш гоё juice үлээ. Би уугаадсан шүү дээ. Аюу гоё juice үлээ. За тэгээ дараагийн оролцогчийг өрье. Нацаг дөрж. Дорнын их яруу найрагч нацаг дөрж гэсэн чинь бармен нацаг дөрж гарч ирлээ. За нүдэ боно гэж байгаа шүү дээ. Ер нь энэ даалгавар их хүнд байна уу? Одоо хамгийн анхны даалгавар ихэд. Яах вэ? Гайгүй юу? Уртал үзье. Урдны оролцогчд бол маш сайн гарны мэдрэмжтэй. Бүр холоос ингээл гол оруулаад. За, эхлэх үү? За, эхлэе. Тэгэхээр чингэний хэмжээ бол заавал фул байх албагүй. Гэхдээ хоосон байж болохгүй. Хоосон байхлаар адилхан болчихно. За, нүдэ бой. За, нэгээр нүдэ боно. За, нацгаа бүгдөө дэмжиж алгаад ашиг. За, эхлэх үү? За, даалгаврыг биелүүлье. За, болно одоо бүр ширээ. Сүүлдээ бүр хараад байсан чи бүр өмдрөө асах гэнэ. Чи ерөөсөө сүүлийн юу ерөөсөө гол оруулах 3-аас дандаа шидэд гол орсонгүй шүү дээ. Чи би яг чамаг хийсний чи үзүүлэхөө. Чи эхлээд явсан. Тэгсэн наашлаад ингээ явчихж байгаа байхгүй. Тэнгүүд нь би зогсоочлаа уучлаарай. Зүг биз дээ. Уурлаагүй биз дээ. Уурлаагүй. За одоо шүүгчд маань бас хэрхэн яаж хундаглав тийм ээ. За базар харагчаа шүүгч. Дөрж оролцогч маань ер нь жоохон сандарсан уу яасан уу сүүл рүү харин зүгээр халиул байгаа онсонгүй л дээ. Жохон сандарсан бол та базарыг сандарсан уу? Урдны жир нүдөө очиж хийж үзэж байгаагүй. Агуу тал хийж үзэж байна. Ер нь гэхдээ нүдэ авахгүйгээр ингээ ихтэй бол тун амарх нь. Жиг тийгэд нь бол хийж нэ. За. Гамтлах шүүгч байвт. Мэдрэмж юугаа нэг гүйцсэн ашиглахгүй байна л. Харин тий. Харин хараад бол уулын сандрахгүй тайван байсан. Тэгээд зэрэг гүйцэд ашиглахгүй. За баярлалаа амжилт хүсье. Баярлалаа. За биднийг бас зураг авах боломж олцоогоор хангаж байгаа Premiership-ийн хамт олноос ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөё. За Westbentley ресторан цэгийн сайт Монголын мэрэгжлийн бартендерийн холбоо нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа Бартендер реалити шоу маань үргэлжилж байна. Дараагийн оролцогч бол Сэргэлэн. За Сэргэлэн өрж байна. За Сэргэлэн оны ширээн дээр байгаа одоо хэрэгслүүдийг хараад яг ямар даалгавар биелүүлэх байх гэж бодож байна бас. Одоо улсын аврагтад үзүүрт үлдэж шүүгэрчтэй төрүүлж ирсэн юм. Адил хэмжээгээр хийх юм. Адил хэмжээгээр юу хийх юм? Намайг хийх юм. Баяр хийн. Шингэн зүйлийг яг дээрээсээ Эсвэл цаанаас 1 грамм ч юм хэмжээ тогтоож магадгүй. Амархан уу? Өө болохгүй. Үнэхээр амархан уу? Үнэхээр амархан шүү дээ. За тэгвэл бүр хэцүү болгоно. Нүдий чи боочод болж гинөө. За даалгавар бол нүдэ боох хэрэгтэй байгаа. За ёо. Тэгэхээр чиний хэлдэг чинь зөв. Одоо энэ 15 шотонд хамгийн ижил хэмжээтэй шингэн зүйлийг хундаглах хэрэгтэй байгаамаа. Нүдэ боож. Тэгэхээр чи бас энэ хундагнуудаас өөрийнхөө гарт өвтэйхнэр байрлуулж болно. Ганц нэг одоо шингэнийхээ хэмжээг бас гарныхаа мэдрэмжээр мэдрэх хэрэгтэй. Бас энэ даалгавар маань гарны мэдрэмжийг шалгаж байгаа даалгавар учраас за эхлэе. Нүдэ бооч. Яа манай Сэргэл маань хамгийн анхны стандарт хундаглалтаар барьлаа. Бүгд хаалгадаа ши. Бас яасан байх нь вэ? Яасан байх нь вэ? Ямар ч бүгдэнд нь хийсэн л. Гэтэ янз янз орсон байх нь шүү дээ. Шингний хэмжээ жоох янз янз тий. Чи тэгээд хараа 2 шот байж хат яг тэр одоо зааг нь олж асгаад байх. Тэр бас авьяас шүү нэр. За шүүгчд маань Сэргэлэнгийн одоо даалгаврыг үнэлгээг нь хэлэх байх. Миний хувьд бол бас яг стандарт барилтаар бариад тэгээд туршилтын нэг хийлгүүгээр шууд хийсэн. Гэтэ яг хийсэн шингэнүүд маань янз янзын хэмжээтэй байна. Тэгэл ер нь бол яг мэрэгжлийн үүднээс бас тий хийлээ. Мэрэгжлийн үүднээс бол сайн. Тэгэл хийсэн хэмжээнүүд бол янз янз байгаа болохоор бас дунд зэрэг гэж бодож байна. Ер нь бол ингээд
одоо доош нь хийлээ шүү дээ, тий. Тэгэхээр бас нэг гэдэг дуурахын тэрийг бас тоолж сонсдог уу? Үгүй би сая үл тэрийг сэтгэсэн ч юм. Ер нь одоо ингээд Бүгд нь хийх гэж л үзлээ л дээ. Яг хэмжээг нь угаасаа мэдрэхгүй юм. Яг олцсон тохиолдолд уг нь шууд ингэ явсан болоход бас. Тэгээ яг олж байгаагүй бас сайн мэдэхгүй бас. даалгавар явж явах хэцүү байсан уу? Тэг хэцүү ингэж хийнэ гэж төсөөсөнгөө. Хэрвээ нүдэ богоогүй бол зүгээр уучлаарай, тий. Грамлаад үзэхгүй андуудаа гэх байсан уу? Тэр нь тэг хийцнэ. За амжилт хүсье. Ямар ч зүйл даалгаврыг амжилттай бэлдэн шүү дээ. За. За баяр хүргэе бүгдээрээ. За манай дараагийн оролцогч бол манай оролцогч дундаас ганц бүсгүй эмэгтэй оролцогч байгаа. Ингээ оюун сувдгаа урьж байна. Бүгдээрээ анхаасаа ирчээд бүгдээрээ алгаад ашиг. Тэгэхээр одоо ирчүүдээс дутхгүй тулд бас одоо зурагт үзэж байгаа цэнхэр дэлгэцийг үзэн суугаа бүсгүйчүүд бол ер нь бүгдээрээ чамайг дэмжиж байгаа шүү дээ. За баярлалаа. За зурагтаар үзэж байгаа бүсгүйчүүдийг алгаад ашичи. Бүгд алгаад ашичи. За. За эхлэхөө. За эхлэе. Байхгүй. За. За ер нь сая шоото тоолсон уу? Тоолоогүй. Тоолоогүй тий. 28 байна гэж одоо тоошоо нилээ явчлаа шүү. За одоо хундагалснаа хоёлаа харъя. За заримд нь одоо бараг байхгүй тий. Байна гэнэ бас өөрийгөө өмөр. За шүүгчдийн үнэлгээг сонсъё. Ганц эмэгтэйдээ баяр хүргэе. За бүгд алгад аши ганц эмэгтэй оролцогч байна тий. Тэгээд сая яг бас нэг эмэгтэй үнэ юу гарлаа л да. Нэг аргадаал нэг баг газыг явуулчлаа. Тэгээд яг өөрчлөсөн мэдрэмж бол байна. Харамчгүй гайгүй сте. Нилээ харамчаа. Тийм байна, нилээ харамч. За базар агч шүүгч. Баримжаа мэдрэмж бол байна. Нэг гүйлтэр хийж юм. Гэтэ хэрэглэгчээ гомдоохоор хэмжээний л хийгээд байна л да. Бүтээгдэхүүнийг Хитрхи болгоомжтой хянуур хандчихаагүй юу? Хишиг. дэндүү хашир байгаа даа. Хашир байна тий. За баярлалаа. За амжилт хүсье. За, малгайгаа ав. Тий. Ой малгай тамаач. За, манай хамгийн сүүлийн оролцогч буюу 8 дахь оролцогч пүрэв сүрнийг өрж байна. Бүгд алга дашин ухтаж авъя. За, хөрөөсөр ер нь даалгавар ямар даалгавар байна гэж бодож байна ширээн дээр байгаа хэрэгслүүдийг хараад. Нэг хундаглал яг хундгалах юм шиг байна. Ямар ч гэсэн тэгээд хундгалъя. Хундаглахдаа зүгээр хундаглахгүй нүдэ боож хундаглана. За. Болно. За, энэ бас маш их сонин өрөлт хийж байна тий. Бас байж болно. Бүгдэнд нь яг адилхан хэмжээтэй байх хэрэгтэй гол нь. Шингэний хэмжээ адилхан байх хэрэгтэй. Тэгээ 15 ширхэг шот байгаа. За энэ бол өстө ромын зэрэг шиг шотнуудаа өрчлөө. Ер нь энэ даалгавар жоохон хэцүү байна уу? Гайгүй юу? Гайгүй юм шиг шүү дээ. Ингэж боод үдүүг л дээ ингэж. Мэдээж тэглгүй яах вэ тий? Гадаад юм баахан зочид төлөөлөгчтэй орсон шууд нүдэ бонготой аяглаад байна. За эхэллээ. Үйлчлэг гүйцэтгэж эхлэе. За болжээ. За надаа ромын зэрэг шиг скануудаа Чингисийн зэргүү шиг жагсаач яа та. За энэ даалгаврын хувьд хэрэг гүйцэтгсэн гэж бодож байна. Заримд нь бага, заримд нь их яана. Моол. Тэгэхээр яг юунд байна вэ? Одоо шотнуудаа байрлуулсан байралтаа болчихоо эсвэл Шууд ингээ хийх юм болоо нэг газар бөөгнүүлчихвэл онхон амар юм байна гэж. уулын зүг арга байсан тий. Гэсэн чинь жоохон буруучлаа ингээл хийждэг шүү дээ. Дараагийн. Уулын тэгээд Тэгэж харагдчихээн. жоохон алдаа гаргачлаа тий. За шүүгчдийн саналыг сонсъё. Жохон зал хэрэглэх гээд жохон амтсангүй шүү дээ. Мэдрэмж тутлаа. Бөөнд нь бөөгнөрүүлж байгаа